Сайн мэцхан уу мантайгаа суугтаа тавтай морил. Өнөөдрийн дугаараар цэвэрлэгээ киноныхаа сүүлийн анги болох The Forever Purge тайлбарлахаар бэлдлээ. Өнөөдрийн бичлэгийн хамтран ажиллагчаар хамбуугууд модон тавилга хамтран ажиллаж байна. Хамбуугууд модон тавилга нь та хүссэн хэлбэр, загвар, өнгө дизайнаа ярилцаж захиалгаар тавилгаа хийх боломжтой бөгөөд бүх тавилгаа 100% царсан модоор хийдгээрээ онцлогтой. 100% цэвэр модон тавилга нь гэрийн өнгө үзэмжийг илүү байгалийн натурал харагдуулдгаараа онцлог бөгөөд гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлнө. Мөн Монгол орны эрсдэс уур амьсгалд хамгийн сайн дасан зохицох чадвартай. Хурдан хагарч сурахгүй гэдгээрээ давуу талтай. Мөн хамбуугууд компани нь нэг жилийн баталгаа өгдөг учраас санаа зовох зүйлгүй өрх гэрээ тохижуулахаас гадна үйлчлэгээний газрууд ч ширээ сандлаа захиалгаар хийлгэх боломжтой шүү. Шоурум дээр очиж үзхийг хүсвэл Мишель Экспо E15 болон B5 тасаг дээр очиод бэлэн загваруудаас үзэх боломжтой. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин хамбуугуудтай холбогдохыг хүсвэл description хэсэгт байрлах Facebook page болон зар холбогдох боломжтой шүү. Ингээд кинонд орцгоё. Америкийн нэгдсэн улсад шинээр үндэслэгч эцгүүд засгийн эрхийг буцааж гартаа аван цэвэрлэгийг жил бүр зохион байгуулдаг болчихжээ. Энэ үеэр Америкийн нэгдсэн улсын Техас мужид нэгэн адуучин ковбой хөөргөн хөрөнгө чинээтэй айл догшин азраг адуу сургаж байв. Айлын том хүү Такер нь догшин азрагыг тайвшруулах гэж байгаад өшөөрүүлж гинэ. Тэгтэл тэднийд нэлээд хідэн туслах байдаг ба догшин азраг сургаж чаддаг өөр нэг шинэ хүн авчирсан байв. Шинээр ирсэн туслах залууг Хуан гэдэг бөгөөд ирээд хэдхэн минутын дотор азраг адууг буулгаад авчирдаг. Хуан Мексикээс Америкийн нэгдсэн улсад эхнэрийн хамтаар хууль бусаар дөрвөж ирсэн бөгөөд энэ айлд туслахаар ажиллаж эхэлдэг. Харин эхнэр Адила нь нэгэн махны үйлдвэрт ажилладаг бөгөөд ирээд жил болоогүй ч гэсэн амьдрах учраа олжчихжээ манай хоёр. Орой болж Такерийн гэр бүлийн найзууд ирэн оройн хоол идэж байх зуур нэг найз нь танах хүүхэдтэй болж байгаа юм чинь миний таньдаг Мексик гэрийн үйлчлэгчийг авч ажиллуулахгүй юм уу гэтэл шулуухан үгүй ээ гэж хэлчихнэ. Такер ер нь л Хуан өөрөөс нь илүү ковбой борны өчр зүг урдан олдог тул Хуанаас болоод Мексикчүүдэд маш дургүй болсон байгаа харагдана. Ингээд жил бүрийн цэвэрлэгээний өдөр эхлэхдээ өгөхөд Такерийн аав нь Хуанд цалиныг нэмж өгөөд цэвэрлэгээний өдөр аюулгүй байгаарэ. Мөн өөрийгөө хамгаалаарай гэд цалингаас нь гадна нэмэлт мөнгө өгөөд явуулдаг. Хуан эхнэртэйгээ хамт гэрийнхээ үүдэн зогсож байх үед нэгэн сургуулийн автобус ирэхэд дүүрэн гадаад цагаачид суулгачихсан байв. Манай хоёр ч автобусанд суугаад явсаар нэгэн барилгын гадаа ирээд мөнгөө өгөөд дутгшоо орно. Цагаачид мөнгөө төлөөд хамгаалуулж хорогддог байрал юм байна л да энэ нь. Ингээд ямар тааж буу зэвсгээр хамгаалуулсан хүмүүсийн дунд орсон учраас баг зэрэг тайвширж байгаа ч цанаа л нэг төвшөр бас байна. Нөгөө талд Такерийн гэр бүл байх ба тэдний гэрт Такерийн жирэмсэн эхнэр, аав нь мөн Такерийн дүүгээд дөрвөлээ байв. Жил бүрийн цэвэрлэгээний мэрэгдэл эхэлж дүрм журм яг хэвэндээ байх ба 10 дугаар зэрэглээс дээш засгийн газрын ажилтнанд халдахгүй гэсэн дүрм буцаж ирснээс өөр бусд нь яг хэвэндээ байв. Ингээд мэдээлэл дуусч орондоо яар тохио хангинахад Такер босон гэрийнхээ хамгаалтыг идэвхжүүлж бүх цонх хаалга морины жүчээ гараж зэрэг нь түгжигдэнэ. Харин хотын төвд Адила нууц байрныхаа дээвэр дээр агаар амьсгалаар гарч ирэхэд цаанаас нь амар том хоёр машин дотор нь хүмүүс орлох чимээ хадав. Чангарагчаар цагаачдыг зайлуулах хэрэгтэй. Биднийг олж устганаа гэдээ явж байх ба. Цэргүүд дайралтанд бэлтгэж Адила ч мөн нэг буу аван дурандаж хартал машин дотор хүмүүс аимшигтайгаар тамлуулж байгааг болоод харцдаг. Ингээд хамгаалах байрлуу дайрах нуу гэтэл шгүй машин цаашаа зүгээр явчихнаа. Адилаач санаа амраад дутгшоо орно. Цаг өнгөрсөөр нэг мэтгэд дохойд уурхан дээр бүгд баярлан босож амьд үлдсэндээ баярлан алга ташицгаан гартал удамж талбай аимшигтай болжээ. Хүмүүс улам л зэрлэгшсэн мэт санагдана. Ингээд Адилаа ажил руугаа явж Хуан найз Тэдигийнхаа хамтаар машинтайгаа ажил руугаа хөдөлдөг. Нөгөө талд Такерийн гэр бүл дохойд уурхтаа зэрэгцэн хамгаалтуудаа нээн. Такер гадагшаа гартал морины жүчээнд хүн байгаа мэт сонсогддог. Гахаа дотгошоо ортол нэг морин жүчээнээсээ сулраад гараад авчихсан байв. Хин сулчих уу гэд цаас хөдөлж амжаагүй байтал Такерийн гэр бүлийн бас нэг туслах залуу бүлийнхээ хүмүүстэй хамт гарч ирээд гэр бүлийг нь бүгдийг нь сүрүүлээд сулгачихна. Цэвэрлэгээ дууссан. Чи ингэж болохгүй гэтэл цэвэрлэгээ өөр дүргэлжлэнэ хонгорууд мингээд өөрийнхөө бүх гомдлыг ургасан гаргаж эхэлнэ. Танаас шиг муусан баячууд биднийг үргэлж дорд үзэж өдөр шөнөгүй ажиллаулдаг. Би яагаад өчөөхөн мөнгөний чинь төлөө та нарын дор ажиллах ёстой юм. Одооноос эхлэн би Такерийн оронд тэрний дүрээр амьдрнаа гэд орилдог. Энэ үед Такерийн аав нь нийгэм угаасаа ийм залуу минь чи ядуу гэдгийг хүлээн зөвшөөр. Энэ цэвэрлэгээгч Вашингтоны баячууд ах зохиосон юм ш тэгээд хаман гүндэг нь хилээ тавьчихнаа. Энэ буслах залуу тэрийг нь сонсоод бэлсэлгүй. Такерийн аавыг бодчихдаг. Яг энэ үеэр Хуан тэдний дэрж тарахад хамаг адуун хашаанаасаа гараад явж байгааг хараад нэг л биш байна да гэд сэврийн гэрийн зүгүүн нь ойрттол Такерийнхан барьцаалагдсан байгааг олж харна. Ингээд Хуан найзтайгаа хамт Такерийн бүүний шүүгэнээс хідэн буу авч барьцаалагдсан хүмүүсийн зүг очиход Нөгөө туслах нь яг Такерыг буудах гэж байхад нь өсөж буудаад бусад хэд хэдэн хүнийг ч бас будна. Харин 2-3 хүн бидэнд нэмэлт тусламж хэрэгтэй гэж цаашаа тухтаагаад явчихдаг. Ингээд амьд үлдсэн 3-ыг хүлээсийг тайлж тэдэнд буу өгөөд яаралтай машин суун.
Хакер өөрөө жолоогоо барин араас нь нэгэж ирсэн хүмүүсийг нь буудаж машинтайгаа цааш хөдөлдөг. Тэр үед Адила үйлдвэр дээр очиход бараг хөнгөө байгааг хараад маш их гайхав. Хүмүүс хаажчих вэ гэд хашааны хойдол руу ортол. Нэг төмөр торинд нэг хон орчихсон байв. Яаж гарах вэ гэж бодоод дотор нэсэн төвжээ шиг юм руугаа гараа өргөтөл. Гэнэт өөрийнх нь гарыг төвжөөд бүр торны дээш нь татаа шидчихдэг. Өрх вэжлтэй хөрхий. Ингээд хоёр туулайн багтаа хүн гарч ирээд нэг товч дармагц. Адилагийн толгойн тушаа байрлах төмөр нь багаар доошлж эхэлнэ. Цэвэрлэгээ дууссан. Та нар ингэж болохгүй штэ гэтэл. Огт цоосон шинж алгаа. Энэ хоёр одоо товчлуурыг дахиад нэг л дарахад Адилагийн толгойг наслах байсан ч цаанаас нь Адилагийн захирлан гарч ирээд туулайн багтаа хүмүүс рүү дайрч нилээ ноцлолцсны эц Адилаг суллана. Тэгээд үлдсэн нэг багтаа хүнийг торлууж ирж авчиад товчлуур дээр дарж өөрийнх нь толгойг нь бяцалж өргөдөг. Ингээд цаашаа явж байтал цагдаа нарт ирээд тэр хоёрыг цэвэрлэгээ дууссан байхад хүн алсан гэд баривчлаад аваад явчихнаа. Нөгөө хоёр маань чигчнээ тайлбарлаач хоёр цагтаа сонсдоггүй. Чигдаад явж байх үед хажууд нь бас хоёр гаж итгээд суучихсан. Цэвэрлэгээ үүр дүргэлжлэн гэдээ орилолтно. Гэхдээ энэ тэндгүй өмнө болж явах бөгөөд цагдаа нар хүртэл гайхаж цэвэрлэгээ дууссан тохиог сонсоогүй байх таа гэд ярилцж байна. Адила хуан руу залгаж хаана байгаагаа хэлэх бөгөөд Такерийн машина Адилагийн зүг чиглүүлнэ түүнийг авахаар явдаг. Цагдаагийн машин явж байтал урд нь хідэн бүлэг хүмүүс гарч ирээд цагдаа нар руу буудаж машиныг нь хөмрүүлээд унахчихна. Манай хоёр дотор байсан нөгөө гаж хүмүүсээс арай гэж салаад гарч иртэл. Ашгүй нөгөө талаас ухаан, Тити, Такерийн дүү хамт ирээд манай хоёрыг аваад явах гэтэл Адилагийн захирлан би гэр бүл рүүгээ явах хэрэгтэй. Та хэд яв гэд ганцаараа цааш явчихна. Ингээд манай хэд арай гэж тэндээс амгарч машиндаа суун цааш явхад радиогоор энэ тэндгүй өвмэн болж байна. Шинэ үндэслэгч эцгүүд үүнийг зогсоох гэж бүх хичээ дайчилж байгаа. Цэргүүдийг дайчилж цэвэрлэгээ хийж буй хүмүүсийг шууд устгах нь Америкийн нэгдсэн улсад өмнө болж байгаатай холбогдуулан Мексик болон Канада улс хилээ 6 цагийн турш нээж тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг оруулж байна гэж зарладаг. Ингээд манай хэд Мексикийн хил рүү явахаар хөдлөнө. Явах зандаа бензин голог дээр бензинээ дүргээд дэлгүүрээс нь хэрэгтэй гэж бодсон зүйлсээ авахд цэвэрлэгээ үүрд гэж бичсэн байсан даавууг хараад Такерийн дүү аваад хал асалчихдаг. Эндээс хурдан явах хэрэгтэй. Араас хүмүүс ирж байгаа байх гэд бүгдээрээ цааш хөдлөнө. Нар бууж орой болон цаашаа явж байтал замын донд дэлбэрсэн машин, хүн амтан өнгөсөн бөөн өмнө самун болжээ. Манай хажуугаар нь айтайхан гараад явж байтал сая зам дээр байсан мотодоо хүмүүс араас нь ирээд буу гаргаж машинаа зогсоо гэд орилж харна. Энэ үед Такерийн дүү байж байгаарай битгий буудараа гэд нөгөө цэвэрлэгээ үүрд гэсэн давуугаа гаргаж цонхороо харуултал. Бид нар манай хүмүүсээ зүгээр орхих гэд тэднийг орхиод цаашаа явчихна. Тэгэхээр хотын зарим хүмүүс цэвэрлэгээ үүрд гэснийг өрөөнд ор нэгдээд радикал бүлэг болж жижиг хэсгүүдэд хуваагдан хин тэнд хүн амьтаа алаад яваад байгаа юм байна л да. Машинтай эдмэн цаашаа явж байтал зам машин явах аргагүй болоод тулаад ирнэ. Өөр хил рүү явах боломж байхгүй байсан тул буугаад бүгдээрээ хөлөөрөө явахар шийднэ. Ингээд бүгд бууж Такерийн эхнэрийг голдоо хийж хамгаалаад бусд нь урд хойно хажуу талыг нь хамгаална. Дайрсан хүмүүсийг буудаж явжсаар цаашаа явдаг. Явж явах замдаа цэргүүд танк уучсан. Цэвэрлэгээ хийж бүх хүмүүсийг зогсоох гээд буудаж явахдаа таарна. Заавал замын цаашаа гарах хэрэгтэй байсан тул бүгдээрээ танкийг өөр тийш нь буудаж явах зүр зам гарддаг. Яг замын цаатах барилга руу орох гэж байх үед танк барилга руу буудаж орхино. Адила Такерийн эхнэр хоёр барилга дотор орж амждагч нөгөө дөрөв нь амжихгүй гадаа үлддэг. Хаалга онгойлгох гэтэл барилгын нурмаас болоод онгоохгүй тул дэд сарж явсан өөр газар улсахаар болцоходог. Адила жирэмсэн эмэгтэйг дагуулan явж байтал кино театрын барилга бололтой газар харагддаг. Бууга барьж бэлэн байдалтайгаар цааш явж байтал косплей мейкап хийдэг өрөө шиг газар орж ирнэ. Тэнд баахан багтаа хүмүүс хүрчихсэн байв. Бүгд өгсөн юм шиг харагдсан тул дундуур нь явж байтал гинт нэг нь босож ирээд Адила руу дайрдаг. Адила арай гэж тэрнийг буудан хөнөөгөөд дараа нь өөр нэг хүн дайрахт нь бас буудаж алаад цааш явна. Жирэмсэн эмэгтэй чи яаж ингэж буудаж сурсан юм бэ гэж асуухад Адила Мексикт тусгай хүчинд ажиллаж байсан аж. Мексикт өдөр болгон иймэрхүү өмнө самуу их гардаг байсан тул Адила нөхрийн хамт хуулбасаар Америк нэгдсэн улс руу цагаачлан орж ирсэн байдаг. Ингээд барилгаас гарч ухаан энэ самаар л ирэх ёстойгээд сарнаа барьсан эмэгтэй зураг даган явсаар нэг барилга руу ордог. Эндээс нь буутаа хүн гарч ирэхэд ашгүй Мексик хүн байсан тул Адила уучраа тайлбарлаад цаашаа явнаа. Цааш өрөөнд ортол баахан цагаачууд тэмцүүлэрсэн байв. Ухаан хаана наа гэд хартал. Ашгүй нөгөө хэд нь харагдана. Гэхдээ ухааны найз Тити алга байв. Тэр яасан бэ гэтэл нөгөө барилгын гадаа үлдсэн дөрвөн маань барилгыг тойрон явж байтал өөдөөс нь буутаа галзуу хүмүүс гарч ирээд бууга хайхыг душаан тэднийг угаасаа ямар ч өршөөлгүй ална. Гэхдээ хинээс нь ихэж алах вэ гэд ярьж эхэлдэг. Тэдэд донд байсан толгойлогч барин эмэгтэй Хуаныг буудах гэж байгаад Титиг буудчихсан байв. Ингээд Тити тэр дороо нас барчихсан юм байна л да хөрхий. Тэр үед нь манай хэд буугаа шүрч аваад Титиг буудсан эмэгтэйг буудахад тэр нь толгойлогч гол хүн байсан бололтой. Хажууд нь байсан сахалтай галзуу ээжээ гэд хорлоод ундаг. Ингээд өвмэн дэгдэж манай хэд цухтаагаад бас л нөгөө сарнаатай зургийг дагаж явсаар энд ирсэн байв. Ингээд өвмэн улам ихсэн тул Мексик Канад хоёр хилээ хаахад 2 цаг дутуу байсан мөртлөө хилээ хаачихдаг. Мексикод хууль бусаар яаж хэл хардгийг мэдгэтэл машинаа авчирч бүх хүмүүсийг ачаад хил давах зүг рүү давхина. Гэтэл нөгөө толгойлогчоо алдсан галзуу нөхөр
Нэмэлт хүч дуудан баахан мототой хүмүүс дагуулж манай хэдийн араас нэхэж хавна. Манай хэд төвөж Хелина нэрээд жирэмсэн болон эмэгтэй хөгшин настай хүмүүсээ явуулдаг. Такер эхнэрээ дүүдээ захиж явуулаад өөрөө нөгөө галзуу нүхтийг зогсоохоор үлддэг. Ингээд Такер, Хуан, Адела гурав өөр хэдэн Мексик хүмүүстэй үлдэн зэвсэг аваад маш бага сүм улдсан тул үр дүнтэй ашиглаарай гэд бүгдээрээ байрлалаа эзлэн огцгоно. Нөгөө хэд ч нааш төхөн ирэхэд хад чулуун дээрээс нь нэг Мексик залуу ном сумаар хоёр харахад л машинтай хүн хоёр мототой хүнийг тэмнэн ухтаж аваад л дэрвэлчихнэ. Бусд нь машинаасаа бууж ирэн буудалцаа эхлэхэд манай хэд ч өөдөөс нь буудаж овоо хідэн үнийг унгачхна. Манай талаас ч хэд хэдэн хүмүүс буудулж үлдсэн эдийнхэн сум дуусчихнаа. Ингээд автобусны ард нуугдаж байгаад цааш явж нэгэн хоосон байшин дотор орж булан бүртэн нуугддаг. Галзуу бүлгийнх нь нэлээд олоолаа байсан тул хоо хэдэн хүн үлдсэн байв. Тэд байшингийн гадаа ирж мототойгоо тойрч иргэлтэн нэг нэгээрээ дутагш орж ирэхэд Мексик ах нар нуугдаж байгаад ухтаж аваад л утгалаад алчихна. Нөгөө мототой нөхөр байшин руу дайрч орж ирээд яг Аделаа руу дайрах гэж байхад нь ашгүй болтож амждаг. Тэр үед нөгөө толгойлогчоо алдсан нөхөр гарч ирээд Аделааг зохиж унагаан ухаан алдалчихна. Дараа нь Хуаныг барьж аваад мотоциклийн дугуйнд толгойг нь хийх гэж байхад Аделаа сэргэж ирээд боловлно. Такер, Хуан, Адела гурав нийлж байгаад нөгөө сахалтай нөхрийг толгойноос нь олсоор ороож татсаар байгаад алччихдаг. Ингээд гадаа байсан хүмүүс ч нэлээд хэдэн хүнийг эрэг цамд нь устгаж амьд үлдсэн хэд маань их л даван очтол. Мексикод маш олон төргөн төслөмжийн бүүт байгуулчихсан байв. Бүгдээрээ буу зэвсгээ хойж цааш орон Такер эхнэрээ хайж очтол хөөхөн охин төрчихсөн байлаа. Ингээд бүгдээрээ баярлаж Такерч, Хуан, Адела хоёрт баярснаа илэрхийлдэг. Харин радиогоор Америкийн нэгдсэн улсад өмийн улам ширүүсэж цагдаа хүчний байгууллагууд ирээд ч зогсож чадахгүй байгааг мөн шинэ үндэслэгч эцгүүдийн намын байрыг радикал бүлэг дэлбэлсэн зэрэг мэдээ гардаг. Ингээд шинээр үндэслэгч эцгүүдийн гаргасан тэнэг санаа нь өөртөөх нь усыг сүрэлсээр киноны маань сүүлийн анги дуустдаг. Кино маань багч гисэн сонирхолтой байсан гэж найдаж байна. Таалагдсан бол лайк сэтгэлдээ үлдээгээрэй. Дараагийн дугаараар маш сонирхолтой кино ихээр төлөвлөсөн байгаад бол хүлээгээд subscribe дараад сууж байгаарай. Дараагийн дугаараар уулзтал түр баяртай.